Сайн байцгаана уу, жи бэлгэмжилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би булчин ургах үйл явц болон түүний ядал явдал гэдэг цувралынхаа 2 дугаар хэсэг болох судас гэж юу юм бэ, судас тэлэгч гэж юу юм бэ гэдэг талаар товч тайлбар хийсэн видеого төлөвлөж байна. Өмнөх дугаараар та бүхэндээ би хэлэхдээ булчин өсгөх булчингаа томсгох гэдэг нь барилга барихтай яг адилханаар төсөөлөх юм бол гормон нь барилгачин гэсэн үг, амино хүчил нь болохоор барилгын материал гэсэн үг. Тэгээд бэлтгэлээ хийж булчиндаа тодорхой хэмжээний хүнд ачаалал өгч байж барилгаа барих талбайгаа үүсгэж байна гэж тайлбарсан байна. Үүнтэй адилхан судас гэдэг зүйл нь болохоор амин дэмийг зөөж тээвэрлэдэг зам гэсэн үг. Тэгээд тээврийн тээвэрлэгч буюу тээвэр гэдэг зүйл нь болохоор цус гэсэн үг. Энэ цус гэдэг эргэтэн тэгэхээр маш чухал хэрэгтэй зүйлээ гэсэн үг. Жого шарах төдий яваа захнадах юм. Хараач жижиг байхгүй да. Ёо цус. Үе цус гараачтай. Түрэг дутаач. Тэгэхээр амин дэм гэхээр хүчил төрөгч гормон, амино хүчил, глюкоз, минерал гэд бүхэл бие организм амьд байлгахыг шаардлагатай байдаг бүх зүйлүүд нь болохоор судсаар дамжин цусаар гүйж биед тараагдаж очих газараа очиж байж бид нар амьд байна гэсэн үг. Үүнээс гадна бас мэдээж хаягдлыг тээвэрлэдэг. Тэр нь юу юм бэ гэхээр нүүрс төрөгчийн давхар эсэл гэж ярьдаг CO2 эсвэл шаар гэж хог шаар янз бүрийн бүх хаягдлыг цус бас цусны эргэлт тэрүүгээр гүйж байж цэвэрлэдэг гэсэн үг. Судсыг англихдаа хоёр төрөлд ангилдаг бөгөөд судас нь артерийн судас болон вений судас гэж ангилагддаг. Артерийн судас нь болохоор зүрхнээс гарч байгаа судас бөгөөд энэ нь хүчил төрөгч ихтэй байдаг. Хүчил төрөгч ихтэй энэ артерийн судас нь болохоор зүрхнээс дамжаад зүрх гэдэг булчин чинь ажиллаж байгаа гэсэн үг. Ажиллаад даралт өгөнгүүд зүрхнээс энэ цус маань гараад артерийн судас нь булчингуудаар гүйдэг. Булчингуудаар гүйнгээ тэнд очиж булчинд жишээлбэл хүчил төрөгч өгдөг, амин дэм өгдөг. Тэр бүх зүйлүүд нь болохоор энэ артерийн судасаар гүйдэг. Тэгээд тодорхой хэмжээгээр явж байгаад хүчил төрөгчгүй болоод ирэхээр энэ нь вений судас болж хувираад вений судас нь болохоор зүрх рүү буцаж очоод зүрхнээсээ уушиг руу очоод уушигн дээр очиж хүчил төрөгч буцаж нөхөж аваад уушигнаасаа буцаад зүрх рүү явдаг. Энэ бол ерөнхийдөө цусны эргэлтийн системийг хэлбэрчлээд ярих юм бол иймэрхүү харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр бидний сонирхоод байгаа фитнесээр хичээлдэг хүмүүсийн сонирхоод байгаа зүйл нь болохоор энэ артерийн судас. Ягаад гэхээр бид нар барилгаа хурдан барих сонирхолтой байгаа. Бид нар булчингаа хурдан өсгөх, томсгох сонирхолтой байгаа. Тийм болохоор энэ артерийн судас нь болохоор биднэрт их чухал санагдаад байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр яг ярих юм бол энэ сэдв дээр ярих юм бол яг судас тэлэгч гэдэг зүйл нь болохоор үйлчлэгээ өгч эхэлнэ гэсэн үг. Судас тэлэгч гэдэг зүйлийнх нь үйлчлэг нь хамгийн гол зүйл нь юу юм бэ гэхээр аргинин гэдэг амино хүчил байдаг. Энэ аргинин гэдэг амино хүчил нь биеинд задраад азотын эсэл буюу NO гэж ярьдаг. Монголчууд ч гэсэндээ судас тэлэгч эсвэл NO гэж яриад байдаг. Энэ NO гэдэг нь болохоор энэ азотын эсэл гэсэн үг. Энэ азотын эсэл болж хувираад энэ судсыг тэлдэг. Судсыг яаж тэлдэг юм бэ гэхээр энэ артерийн судас нь судсынх нь хан туника гэдэг нэртэй булчингаас үүсдэг. Тэгээд энэ азотын эсэл нь болохоор энэ туника гэдэг энэ булчинд очиод булчинг бус тэлж өгдөг. Булчинг сулж өгдөг гэсэн үг. Булчин буюу энэ ханых нь хан хатуу хан байлаа гэж бодоход энэ нь зөөл рүү ирэхээр аяандаа тэлээд өгнө гэсэн үг. Ингэж хэлсний эцэст юу болдог вэ гэхээр цусны эргэлт хурдсан. Цусны эргэлт хурдсны эцэст бидний сонирхоод байгаа барилгачин болон барилгын материал маань хэрэгтэй газар руу хурдан очино гэсэн үг. Тэгжиж булчин хурдан ургана гэсэн үг гэсэн. Тийм зорилгоор спорт хичээлдэг хүмүүс аргининыг судас тэлэгч болгон ашигладаг. Гэхдээ ерөнхийдөө судас тэлэгч гэдэг нэрийн дор янз янзын олон төрлийн нунтгууд Монгол зарагдаж байгаа. Америкаас янз янзын юм ирдэг,
Европоос янз бүрийн бүтээгдэхүүн ирдэг. Тэгээ бас газараас янз бүрийн бүтээгдэхүүнүүд ирж байгаа. Тэгээ тэд нар нь болохоор судас сэтгэгч нь зөвхөн аргины нундаг биш. Тэр нь дотроо өөр янз бүрийн нэмэлтүүд орсон байдаг. Хамгийн ихний жишээ гэхэд кофеин гэдэг нундаг ордог. Кофеин гэдэг нь болохоор кофед тодорхой хэмжээгээр байдаг. Энэ нундаг нь болохоор сэргээш маягаар одоо хүний төвлөрлийг сайжруулдаг тиймэрхүү үйлчлэгээ өгдөг нундаг гэсэн үг. Түүнээс гадна хөшөө янз бүрийн химийн бодис янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юмнууд агуулж байдаг. Одоо жишээлбэл янз бүрийн тийм эмэн төрлийн химийн бодис ч гэсэн зарим нундгуудад агуулдаг. Тэр нь болохоор хүнийг ингээ жоохон сэргээдэг, эсвэл баяр баясгалантай болгодог ч гэдэм үү. Янз бүрийн тийм өшөө илүү янз бүрийн нэмэлтүүд ордог болохоор нийтдээ судас сэтгэгч гэдэг нэрийн доор тийм одоо хүнийг бэлтгэлийг хийхэд эрчимжүүлдэг янз бүрийн мас бүрдсэн коктейл зарагддаг гэсэн үг. Тийм болохоор та бүхэн судас сэтгэгч гэдэг зүйлийг авахдаа яг орцын сайн хараад хэрэгтэй юм орсон байна уу, хэрэггүй юм орсон байна уу гэдгийг сайн хараад шалгаж авч явах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Ерөнхийдөө зөвхөн судасныхаа одоо цусны эргэлтийг сайжруулах, цусныхаа эргэлтийг идэвхтэй байлгахыг гэж бодож байгаа бол цэвэр аргины нуухад хангалттай гэж би та бүхэнд зөвлөмөр байна. Тэгээд үүнээс гадна зөвхөн одоо судас тэлснээрээ цусны эргэлт сайжрахгүй, тэрнээс гадна цус жишээлбэл одоо шингэн байх юм бол цусны эргэлт бас сайн байна гэсэн үг. Тэгэхээр цусаа шингэн байлгахын тулд шингийн юм уух хэрэгтэй, ус уух хэрэгтэй, ногоон цай уух хэрэгтэй. Та бүхэнд би хэлжсэн хэдэн литр ус хүн уух өдөртөө ууж явал зүгээр юм бэ гэд спортоор хичээлдэг бол жингээс харахад 20 кг болгонд 1 литр ус уух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 80 кг-тай хүн 4 литр ус өдөртөө уувал зүгээрээ гэж хэлсэн байгаа. Тэгж байж цус шингэн байна. Цус шингэн байсны эцэс цусны эргэлт сайн байна. Цусны эргэлт сайн байх юм бол бидний одоо хэрэгтэй амин дэмүүд нь хэрэгтэй газар руугаа хурдан очно гэсэн үг. Тэгээд үүнээс гадна бас давхар хэлэхэд бэлтгэлийнхаа дараагийн өдөр нөхөн сэргээлтэд хурдан байлгахын тулд цусныхаа эргэлтийг бас идэвхтэй байлгах хэрэгтэй. Тэгэхин тулд яах хэрэгтэй вэ гэхээр одоо өнөөдөр өчтөр би бэлтгэл хийлээ гэх юм бол өнөөдөр би зүгээр амраад хэвтээд байхгүй зүгээр л хөдөлгөөнгүй хэвтээд байх юм бол цусны эргэлт буурна гэсэн үг. Тийм болохоор өнөөдөр тодорхой хэмжээгээр бас хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Жишээлбэл би өчтөр дасгал хийлээ гэхэд өнөөдөр зөвхөн одоо 30 секундэд хэдэн удаа гар дээрээ сунах, 30 секундэд хэдэн удаа суулт хийх гэдэг юм уу, хөнгөн хэдхэн дасгал хийх. Хамгийн гол нь булчиндаа ачаал өгөх шугамар биш. Зөвхөн цусныхаа эргэлтийг сайжруулахын тулд тодорхой хэмжээгээр хөдөлгөөн биендээ оруулж байж булчингийн нөхөн сэргээлт идэвхтэй явагдана, сайн явагдана, хурдан явагдана гэсэн үг. За тэгэхээр та бүхэнд өнөөдрийн дугаараар товчхон судас болон судас сэтгэгчийн талаар товч мэдээлэл өглөө гэж найдаж байна. Энийн дараагийн дугаараар та бүхэндээ одоо боди билдрүүдийн дандаа айж явдаг хамгийн гол зүйл одоо кортизол болох одоо кортизол тэгээд тэрнээс гадна катаболизм гэж ярьдаг одоо булчингийн нуралт гэдэг зүйлийн талаар дараагийн хэсэгтээ бүгдээрээ уулзцгаая. Амжилт.